Цахим уран зохиол 12 дугаар анги би дан судлах хичээл 2. Ил Батцингэл Монголын зохиолчдын эвлэлийн хогийн савнаас олдсон сод зохиолч нэртэй шүүмж. Бямб Нямын ус шиг цэнхэрд бичсэн хөрг нийтлэлүүдийг тус уншиж судлаа. Хогийн савнаас олдсон сод зохиолч шүүмжээс Монголын утга зохиолын ноён оргил. Наадмын өмнөхөн зохиолч Төрбат надад Лувсан цэрэнгийн архивыг гардуулсан юм. Энэ бол Монголын хүүрнэл зохиолын ноён оргил байсан их зохиолчийн үнэт төв билээ. Түүний амьсгалыг мэдрэх шиг, дотн үгсийг сонсох шиг яруу амьд мэдрэмж сэтгэлд минь үлдсэн. Лувсан цэрэн бол 1933 онд Баянхонгор аймгийн Баянбуллагт төрж 1967 онд Горький нэрмжит утга зохиолын дээд сургуулийг төгссөн. Түүний нар шингээгүй ус шиг цэнхэр, хаврын шувуу, мөнгөн аяга, нүүдэл зэрэг олон өгүүлэлэг мөн хөдөөгийн туужийг бид мэднэ. Утга зохиол судлаа сампил дэндэ болон яруу найрагч галсан Лувсан цэрэнг сэтгэл зүйн өгүүлэлгүүдээр тухайн төрөл хэлбэрийг баяжуулж, уран сайхны эрэл нээлтийг залгамж үеийн зохиолчид баяжуулсан билээ гэж үздэг. Лувсан цэрэн минь байсан бол Нобелийн шагнал авах Монгол зохиолч байсан хэмээн Тангадын галсан гой үнэлжээ. Тэрбээр Монголын зохиолчдын эвлэлийн диплом, баярын бичиг, хүндэт дипломуудаар мөн шагнагдаж байсан. Архивд их зохиолчийн дүү Жамблын сонинд бичсэн талархал хадгалагджээ. Миний төрсөн анх Лувсан цэрэн зурдаар нас орж бидэнд тохиолдсон ууг асуудлыг сэтгэл зүрхээрээ хуваалцсан гүн тусалцаа үзүүлсэн бүхэнд баяр талархлаа илэрхийлье гэж. Энэ нь зохиолчийн гэр бүлийнхний халуун сэтгэлийг түүнийг хэрхэн хүндэлдэг байсныг харуулна. Архивын бусад үзмрүүдийн тухайд нямд орж гармаа цогт нарын зурагтай сонины хайчилбар, таксо баявын орс хэлнээ хөрвүүлсэн читири писма өгүүлэг, миний Монгол орон баримтат киноны зохиол, мөн сайд нарын зөвлөлийн даргын хүндэт жуух, залуучуудын үнэн сонины баярын бичиг зэрэг олон баримтууд түүний гэрчлэх түүхүүд тэр чигээрээ Монголын зохиолчдын эвлэлийн хогийн савнд байсан гэж. Дамбын Төрбат энэ архивыг 1990-ад оны ихээр зохиолчдын эвлэлийн хогийн савнаас олж өдий хүртэл хадгалж байгаад надад гардуулсан юм. Ийм ховор нандин зүйлийн эзэн болсондоо баясал төрөвч Монголын оюун соёлын хичнээн их өв хогийн савнд хаягдан устгагдсныг бодохоор гүнэгт бодолд автуулсан билээ. Галсан багш Лувсан цэрэнгийн номын санг Монгол кино үйлдвэрийн номын сан болгосон түүхийг дурссан байдаг. Энэхүү номын санд дэлхийн бүх туйлс, нууц, номууд, дэлхийн зохиолчдын бот, гүн сэтгэгчдийн тойрволууд хадгалагдсан байна. Аристотель, Маркс, Энгельс, Ленин, Гегель, Эйнштейн, Кунц, Далай-лама, Бурхан багшийн сургаал зэрэг гүн ухааны номуудыг ч тэрбээр цуглуулсан байдаг. Номын мөрийн дундуур улаан, хөөх, ногоон балаар зурсан, хуудасны зах дагуу нямбайхан бичсэн тэмдэглүүд нь цөмд Лувсан цэрэнгийнх байсан. Энэ нь түүний гүн ухааныг хэрхэн судалж шингээж байсныг илтгэнэ. Гүн ухаанд эс нэвтрвээс гүйхэн ухаантан болно гэдгийг тэрбээр баримталдаг байжээ. 1972 онд харь оронд болсон нэгэн золгүй осол Монголын орчин цагийн үргэлжилсэн үгийн зохиолыг арай л ондоо голдрлоор урсаж мэдэх чигийг боосон санагддаг юм. Зохиолч, яруу найрагч, гүн аюур зан. 2 дахь нийтлэл рүү оръё. Бямб Нямын ус шиг цэнхэрд бичсэн хөрөг нийтлэл. Өнөөдөр Монголын уран зохиолт номын дэлгүүрт сайн борлуулалттай шинэ үеийн төлөөлөлд тооцогдсон хэдэн залуусын жишгээр тогтож байна. Энэ нь уран зохиолыг уйтгартай байдалд оруулж, шүүмж судлалыг идэвхгүй болгож байна. Уншигчдад ялгаж салгах шүүн дүгнэх боломж ихэнхдээ үгүй болсон. Үндэсний утга зохиолын хөгжилд хувьтай нэмэр оруулсан зохиолчид мартагдахад хүрч байна. Барууны соёлыг даган дуурайх сэтгэлгээний мананд бүдгэрч, босон болоогүй орчуулгын зохиолоор орон нутгийн дэлгүүрүүд дүүрч байна. Пруст, Камюгийн нэрний өмнө Франц хичигдэж, Жойс Фолкнер англи хэлтний уран зохиолд хамаардаг шиг үндэсний утга зохиолын ертөнцид чухал үүрэгтэй зохиолуудыг мартах учиргүй зохиолчд бий. Мартах учиргүй ийм нэг хүүрнэгч нь Пирнлен Лувсан цэрэн.
1962 онд бичсэн түүний нар шингээгүй өгүүлэг уран зохиолын хаалгаар орж ирсэн нь шинэ тесрэлт болж байлаа. 1966 онд Горкид сурч байхдаа ус шиг цэнхэр өгүүлгээ хэвлүүлэх гэж оролдсон ч орчин үеийн сэдвтэй бус гэсэн хариу авч ижээ. Цогц сэтгүүлд Дамдын Сүрэнхуайн тусламжтайгаар сүрд хэвлэгдсэн даруйдаа шууган тарьж байсан байна. Лувсан цэрэнгийн бүтээлүүд номын дэлгүүрт зарагддаггүй, эсвэл хүмүүс авахгүй байгаа нь бидний уран зохиолын хэлбэрт хит анхаарч хотын хүний амьдрал, иргэншлийн асуудлыг хөндөх ёстой гэсэн явцуу суурнаас ханддагтай холбоотой. Хемингуйг Куб загасчныг дүрсэлсэн гэд, Шекспирийг дундад зууны үеийн Английн хаан засаглалыг сурталчсан гэд дэлхий уншихаа байх нь яасан юм бэ? Ус шиг цэнхэр торог авчраарай гэд үлдсэн баруун говийн бүсгүй хөлийн чандад гарч хідэн төгрөг олох санаатай явж буй найз залууга өдөн онгоцны буудлын дээр зогсоо бүсгүй хоёрын хооронд өмсөн зүүсэн ажил мэргэжил цаг хугацааны ялгаанаас давсан хамгийн том ижилсэл нь хүн гэдэгт оршино. Тэд шаналдаг, баярладаг, уйддаг, урвдаг, бас хайрладаг. Малчны хайр маниусынхаас өөр байдаггүй сайхан юм аа. 1969 оноос эхэлсэн наран шингээгүй, оддын дор, хаврын шувуу төврүүд, Монголын хүүрнэл тэр дундаа богино өгүүллийн бичлэгийг шин шатанд авчирсан. Нар шингээгүй өгүүлэг нь соцреализм шовтрох үед уран зохиолын эрх чиг хандлагыг тодорхойлсон бол оддын дор нь 60-аад оны сүүлийн уран зохиолд шинэ хандлагыг авчирч, харин хаврын шувуу нь утга уян сэтгэл зүйн богино өгүүлгүүдийн тод жишээ болжээ. Москвагийн Бутерны гацаанд Горки нэрмжит утга зохиолын дээд сургуулийн оюутны байранд сүйтэй цай чанаж, шинэ өгүүлгэн уншиж, хөдөөд өнгөрүүлсэн амьдралынхаа тухай сонин сайхныг хуучилдаг байв. Харь оронд үргэлжилсэн үгийн зохиолчоор суралцсан тэр 5 жил л түүнд ус шиг цэнхэр зүрх мартахгүй сарны санаат зэрэг олон өгүүлгийг нь төрүүлж өгчээ. Ус шиг цэнхэр нэрийг сонсмогч хөнгөн гонигтээж хаа нэгтээ тавиад мартаж оргисон зүйлээ санах мэт сэтгэл дэнсэлдэг. Би гэрэл гэгээтэй тэнүү сайхан амьдрал мөрөөдсөн юм хэмээн харуулсан өрөөний болонд уйлд сууга нар шингээгүй өгүүлгийн дүрч ялгаагүй хизээ нэгэн цагт итгэл тэн дотносож явсан хэн нэгнийг эсвэл тийм нэгэн гонигт дурсамжийг сэдрээч хажууханд бүсгүйхэн харамсан уйлд суух шиг сэтгэл тавгүрхдэг юм. Лувсан цэрэнгийн богино өгүүлгүүд баатруудынхаа дотоодод төвлөрч бодрол монолог шинжтэй бичигдснээр сэтгэл дэх 1000 түмэн хувирлуудыг уншигчдын өмнө илчилдэг онцлогтой. Тэр 39 оныг бидний дунд үдэж 10 гаруйхан жил уран зохиолын ертөнцид амьдраад одохдоо чамгүй зүйлийг бүтээжээ. Тэрний бүтээсэн үнтийг үнэлж хүндлэх сэтгэл бидэнд байх учиртай.